Орим төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хурангуй хүргэе. COP17 баг хурлын олон нийтийн оролцсон суурилсан ногоон бүс өнөөдөр нээлттэй хэллээ. Хөтөлбөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгон шинжиллээ. Трамп Ираны хэлцээнд сад учруулбал Омон улсыг бөмбөгдөнө гэж сүрдүүлв. Трампын тусгай ээлж Кушнер Израилийн ерөнхий сайттай уулзжээ. Конго улсад игдсэн Эбола вирусын халдвар түүхэн дээд хэмжээг тогтоогоод байна. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд олон нийтэд зориулсан ногоон бүс өнөөдөр албан ёсоор нээлттэй хийж төр хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, залуучуудын байгууллагууд, байгаль орчны шийдэл, инновац, төсөл хөтөлбөрөөр танилцуулж эхэллээ. COP17-гийн ногоон бүс нь олон нийтэд нээлттэй оролцоонд суурилсан талбар бөгөөд байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага, шин санаа, технологи, төсөл хөтөлбөрийг танилцуулахын зэрэгцээ оролцогч талуудыг хамтын ажиллагаанд холбох зорилготой. Ногоон бүсэд эргээд иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс нийт 900 гаруй төслийн санал ирүүлжээ. Эдгээрийг нэгтгэн багцлж COP17-гийн 12 өдрийн хугацаанд 480 төсөл, 60 шилдэг туршлагыг олон нийтэд танилцуулахаар болсон байна. 4 павильонд иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллага болон 39% хэвшлийн байгууллага үйл ажиллагаагаа танилцуулж байна. Мөн хурлын хугацаанд 480 зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдахаас гадна кино үзүүр, соёлын биет болон биет бус үеийн үзэсгэлэн зэрэг олон нийтийн арга хэмжээ болох юм. Олон улсын энэ хурал, энэ үйл ажиллагаа бол үнэхээр ихтлэгээ хайрлан хамгаалах гэсэн энэ бидний хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн олон улсын эрдэмтэн судлаачтай, олон улсаас ирсэн туршид төлөөлөгчтэй өөрхөн хийсэн ажлаа танилцуулах, хамтран цаашид ихтлэгээ хайрлах, этгээд найдвараа сэргээх чиглэлээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ийм сайхан боломжийг олгож байгаа ийм арга хэмжээ болж байна. Эрдэм шинжилгээний байгууллагуудын хувьд газрын доротол, цөлжилт, биологийн олон янз байдал зэрэг асуудлыг шинжлэх ухааны үндслэлтэйгээр шийдвэрлэхэд чиглэсэн судалгаа, инновацийн үр дүнгээ танилцуулж байна. Цөлжилттэй тэмцэх талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа гэх юм бол одоо манай хөрөлөгийн үед манай грин лабораторид, биологийн грин лабораторид цөлжилт хэлбэр үүсэж байгаа. Ингээд хөрснийхээ шинж чанар нь ямар хөө байгаа, улмаар одоо хөрсөнд шин бичлэл нь ямар хөө байгаа, түүнийг хөрсний бордоогоор хэлхэн бордох уу, хэлхэн одоо нөө цөлжиж байгаа хөрсийг ногооруулах гэдэг талаараа судалгаа шинжилгээс би 4-5 жил хийж байна. Харин хувийн хэвшлийн байгууллагууд байгаль орчны хамгаалах, газрын нөхөн сэргээлт, тогтвортой хөгжилтэй холбоотой хэрэгжүүлж буй төсөл, туршилгаа олон улсын болон дотоодын оролцогчдод танилцуулж байна. За оюутлага компанийн хувьд цөлжилт газрын дороотлыг бууруулах чиглэлээр бол хийж байгаа томоохон нэг ажлын нэг бол оюутлага компанийн 100 сая мод хөтөлбөр байгаа. Тэгээд 100 сая мод хөтөлбөр нь бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэпэн мод хөтөлбөрөнд оюутлага компани 2021 онд нэгдээд 100 сая мод тарих амлалт авсан. За энэ ажлын хүрээнд бол хүн одоо мод тарихаас гадна одоо ойн салбарыг чадваржуулах, мэрэгчлүүдийг одоо бэлтгэх, за тэгээд үрийн нөөцийг нэмэгдүүлэх, тарь цуулгацын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр бол ажлуудыг хийхээр бол төлөвлөсөн байгаа. Тэгэхээр нийт ойжуулалтын одоо 60 саяыг бол бодитоор, 40 саяыг бол ойн салбарт хөрөнгө оруулах чиглэлээр хийхээр төлөвлөсөн. Мөн уул уурхайн салбарт байгаль орчны нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт хийх, орон нутагт тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг ногоон бүсээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. Бадрах энержи компанийн хувьд бол Монгол улс, Франц улсын хоёр улсын засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорногов аймгийн Улаанбаатар сумд зөөгч уулзалтыг хэрэгжүүлж байгаа. 2028 онд ихэд манай бүтээн байгуулалтын үйл ажиллагаа дуусаад үйл дүн маань ашиглалтанд орсны дараа бол жилд манайх бол 2500 тонн уран олборлох юм хүчин чадалтай Монгол улсын хувьд анхны нэм газар доор усхан олборлох ураны үйл дүн бий болж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Нийлтийн үеэр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд сандаг очир ногоон бүсээс бодит үр дүн хүлээж байгаагаа онцлолоо. Тухайлбал хэрэгжих боломжтой сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, шинэ хамтын ажиллагаа бий болгох, төсөл санаачилгааг хөрөнгө оруулалттай холбох нь тус талбарын гол зорилтын нэг юм. Түүний мэдээлснээр COP17-гийн эхний өдрийн байдлаар цэнхэр бүсийн арга хэмжээнд 15,000 гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд 167 улсын төлөөлөгч Монгол улсад иржээ. Мөн нийслэлд 9,700 гаруй зочид буудлын өрөө захиалагдсан байна. Энэхүү COP17
ажиллагаагийн ногоон бүс нь зөвхөн хурлын үеэр төсөл санаачлаг танилцуулах талбар бус. Цаашдын хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын эхлэл болох зорилготойгоор ажиллаж байна. Хурлын дарааж хэрэгжих боломжтой төсөл технологи сайн туршлагыг бодит ажил болгох нь ногоон бүсийн гол үр дүн байх юм. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талд үндэсний хороо хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26.3% буюу 208 төгрөгөөр нэмэгдүүлж сард сая төгрөг, нэг цагт 552.3 төгрөг байхаар шинжилэн тогтооллоо. Уг шинэ шийдвэр нь эх оны буюу 2027 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор иргэдийн татварын ачааллыг бууруулах чухал зохицуулалт давхар хэрэгжинэ. Тодорхойлбол 2027 оны 1-р сарын 1-ээс эхлэн нийт ажилтан албан хаагчдын сарын орлогын 1 сая төгрөгт ногдох 100 мянган төгрөгийн татварыг хөнгөлөхөөр боллоо. Ингэснээр цалингийн хэмжээнээс үл хамааран ажилтан бүр сард 100 мянга, жилд сая 200 мянган төгрөг хүртэлх хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бодит боломж бүрдэж байна. Эдийн засагт үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийн хувьд дараах өөрчлөлтүүд гарах юм. Сайн талаас нь харуул бага цалинтай ажилтнуудын орлого нийгмийн баталгаа сайжирч, нийт ажилчдын гар дээр авах бодит орлогот эргээр нөлөөлнө. Мөн өрхийн худалдан авах чадвар дээшилж, дотоодын зах зээл дэх бараа үйлчилгээний эрэлт өсөх суурь бүрдэнэ. Харин эдийн засагт үүсч болзошгүй сорилт буюу сөрөг тал нь аж ахуйн нэгжүүд, ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдийн цалингийн зардал эрс нэмэгдэх ачаалал юм. Энэ нь зарим бизнес өртгөө шингээхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг өсгөх эрсдлийг дагуулж, инфляцид дарамт үзүүлэх магадлалтай. Түүнчлэн зарим аж ахуйн нэгж үйл ажиллагааны зардал хэмнэх зорилгоор орон тооны цөөлөлт хийх, эсвэл албан бус хөдөлмөр эрхлэлт рүү шилжих сөрөг үр дагавар гарч болзошгүйг эдийн засагчид анхааруулж байна. Анхаарах нэг чухал зүйл нь энэхүү 1 сая төгрөг нь энгийн ажил эрхэлж буй ажилтнанд олгох хуулиар баталгаажуулсан хамгийн доод хязгаар юм. Харин тодорхой боловсрол, мэрэгжил, ур чадвар шаардсан ажлын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хуулиар хатуу хориглдог бөгөөд ажилтны мэрэгжлийн түвшин, ажлын нөхцөл хариуцлагатай уялдан үүнээс өндөр байх ёстой юм байна. Хөтөлбөрөө эдийн засгийн булангаар үргэлжилж байна. Сайн мэцхан үзэгчдээ төв зэг мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжилж байна. Бид энэ удаагийн эдийн засгийн буланда цалин нэмэгдсэн байхад яагаад сарын эцэст үлддэг мөнгө багассаар байна гэдэг асуултыг та бүхэнд шинжилэн хүргэж байна. За энэ асуултын хариуг өрхийн орлого зарлагын статистикаас дэлгэн рүү харж болно. За 2026 оны 2 дугаар үйлрэлд нэг өрхийн сарын дундаж нэрлсэн орлого 3,496,700 төгрөгт хүрч жилийн өмнөхөөс 5.8%-аар өссөн байна. За гэхдээ үүний өсөлтийг хасаж тооцсон бодит орлого 4.8%-аар буурчээ. За эндээс харахад асуудал орлого огт өсөөгөөд биш, орлого өснөөс илүү хурдтайгаар амьдралын өртөг нэмэгдэж байна. За өөрөөр хэлбэл цалингийн өсөлт иргэдийн хэвтөвчөнд бодитоор үлдэж чадсангүй. За энд цалин өссөн гэдэг ганц тоонд хуурдаж болохгүй байх нэ. За нэрсэн орлого 3,496,700 төгрөгт болсон ч 2023 оны зэрэгцүүлэх хүнээр тооцсон бодит орлого 2,751,900 төгрөгт болж өмнөх оноос 137,900 төгрөгөөр буурсан байна. За харин цалинтай хөдөлмөрийн орлого 13.5% өсчээ. За гэхдээ инфляц мөн 13 орчим хувьтай байгаа үед цалингийн 13.5% өсөлт эдийн засгийн утгаараа том нэмэгдэл болж ерөөхдөө чадахгүй байна. За нэг гараараа орлого нэмэгдэж байгаа ч нөгөө гараараа үнийн өсөлт тэр мөнгийг буцаагаад авч байна гэдэг үзүүлэлт харагдаж байна. За тиймээс нэрлсэн цалин биш, бодит худалдаа авах чадвар л иргэдийн амжиргааг тодорхойлох нэ. За өрхийн орлогын бүтцийг харуул нийт мөнгө орлогын 58.6%-ыг цалинтай хөдөлмөрийн орлого бүрдүүлж байна. За тэтгэвэр тэтгэмж 21.8%, өрхийн үйлдвэрлэл үйлчилгээний орлого 16.1%-ийг эзэлжээ. За гэхдээ энд бас нэг анхаарах тохио байна. За өрхийн үйлдвэрлэл үйлчилгээний орлого буурч байгаа нь жижиг бизнес хуваарь хөдөлмөр эрхлэх хэсгийн орлого хэмэгдэж байгааг ерөнхийдөө харуулж байна. За инхээр өрхийн санхүү цалин улам их төвлөрч орлогын их үүсвэрийн төрөлжилт багасч байна. За нэг орлогын их үүсвэрт хэд түшгэлсэн өрх инфляц ажлын байрны эрсдэлт илүү эмзэг болдог. За орлогоос гадна хамгийн чухал үзүүлэлт бол өрх тэр мөнгө юунд зарцуулж байгаа вэ гэдэг асуудал байна. За 2026 оны 2 дугаар үйлрэлд нэг өрх сард дунджаар 723,800 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулжээ. За энэ жилийн өмнөхөөс 14.7%-аар өссөн байна. За энэ бол зүгээр нэг санхүүгийн статистик биш, өрхийн орлогын тодорхой хэсэг хэрэглээ хоримтлалд бас өмнөх хэрэглээний төлбөрт зарцуулагдж байна гэсэн үг байна. За харин хүнсний зарлага 3.1%-аар өссөн байхад хүнсний бус бараа үйлчилгээний зардал 7.8%-аар буурчээ. За өөрөөр хэлбэл өрхүүд хэрэглээг нэмэгдүүлж байгаа биш, харин зайлшгүй хэрэгцээнд мөнгө үлдээхийн тулд бусад зарлаа танаж байна.
За мэдээж инфляц хүн бүрт ижил нөлөөлдөггүй. Инфляцийн хамгийн том асуудал нь зөвхөн үн өсөж байгаад биш. Үн өсгөд хэний амьдралд хамгийн хүчтэй цохилт болж байна вэ гэдэгт оршдог. За хамгийн бага орлоготой 20% өрхийн сарын дундаж орлого 2.1 сая төгрөг орчим байгаа бол хамгийн өндөр орлоготой 20% өрхийн 5.3 сая төгрөг буюу 2.5 дахин өндөр байна. За бага орлоготой өрх орлогын ихэнх хэсгийг хүнс, байр, эрүүл мэнд зэрэг зайлшгүй зардалд зарцуулдаг. За тиймээс хүнсний үн өсгөд хэд хэрэглээгээ танах боломжтой. За харин өндөр орлоготой өрх хоримтлал хөрөнгө оруулалт хийх мөн боломжтой. Тиймээс инфляцийн ижил 1% өсөлтч өрх бүрийн бодит амьдралд ижил дарамт үүсгдэггүй. За энэ бол үнийн өсөлтөөс гадна орлогын тэгш бус байдлыг хамттан авч үзэх шаардлагатайг харуулж байна. За эцэст нь дүгнэлт хэлэхэд энэ статистикийн цаана маш нэг том дүр зураг харагдаж байна. За Монгол өрхийн орлого өсөж байгаач тэр өсөлт нь бодит амжиргааны өсөлт болж хувирч чадахгүй байна. За цалин нэмэгдсэн ч инфляц өсөлтийг шингээж зээлийн төлбөр нэмэгснээр үлдэх орлого дахин багасч байна. За харин жижиг бизнес өрхийн үйлдвэрлэлийн орлого өмөгдөж байгаа нь орлогын их үүсвэрийг улам нарийсгаж байна. За тиймээс эдийн засгийн бодлогыг зөвхөн цалин хэдэн хувиар өсөв гэж хэмжих нь мэдээж хангалтгүй. За иргэдийн гар дээр бодитоор хэдийн хэмжээний худалдан авах чадвар үлдэж байна вэ гэдэг нь мэдээж гол үзүүлэлттэй. За өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлтийг өрхийн дансанд хүрч инфляцийг давсан бодит бодлого болж хувирахгүй бол өсөлтийн статистикч сайхан харагдсан ч иргэдийн амьдралд тэр хэмжээгээрээ мэдрэгдэхгүй. За та бүхэнд эдийн засгийн болон хөрөнгөлийн анхаарлаа хандуулсанд баярлалаа. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах шуурхай штабын хуралдаанаар Улаанбаатар хотод хоногт 2000-аас 3000 тонн АЕ92 шатхуун тогтмол бууж байгааг мэдээллээ. Гэвч зарим шатхуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй байх, ганцхан хошуугаар шатхуун олгох, зөвхөн гэрээт байгуулга болон талооноор хязгаарлаж үйлчлэх зэргээр штабын шийдвэрийг зөрчсөн зөрчил гарсаар байна. Иймд аж үйлдвэр Эрдэс баялагын сайд Дамдин нэм иргэдэд хүндрэл учруулж буй аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож торгуул ногдуулах үүрэг мөн бүх шатхуун түгээх станцууд 24 цагаар найдвартай ажиллаж, боломжит бүх хошуугаараа шатхуун түгээхийг сануулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуслах хүртэл хатуу арга хэмжээ авахыг анхаарлаа. Засгийн газрын чөлөөлийн санаачлагын хүрээнд Monis Group үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 цахилгаан машин зэрэг цэнгэлэх хүчин чадалтай ногоон өртөөг ашиглалтад орууллаа. Нээлттэд ерөнхий сайд учрал оролцож 9-р сар гарахаас өмнө нийт 36 өртөө байгуулж, цаашид 500 цэнгэлэгч бүхий үндэсний сүлжээтэй болохоо мэдэгдлээ. Мөн төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж, ямар нэгэн сод учруулахгүй байх зарчмыг баримтаж байгаагаа илэрхийллээ. Энэхүү ногоон чөлөөлөлт нь улс орны төлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулахад чиглэж байгаа бөгөөд туслах хэлбэрээр айл өрхөөд сэргээгдэх эрчим хүч ашиглан илүү гарсан эрчим хүчээ улсад нийлүүлж 400 сая гаруй төгрөгийн орлого олжээ. Түүш эрчим хүчний хараат байдлыг бууруулах энэхүү ногоон шилжилтийн хүрээнд цахилгаан автомашин худалдан авагчдын зээлийн хүүг 4-6% бууруулж хугацааг 60 сар болгохын зэрэгцээ ногоон дугаар олгож хязгаарлалтаас чөлөөлж байгаа юм. Турк улсын Истанбул хотод болсон олон улсын газар зүйн 22 дугаар Олимпиадад Монгол улсын баг амжилттай оролцож, Гёте сургуулийн сурагч Амина эх орондоо анхны алтан медалийг авчирлаа. Үүний зэрэгцээ Үзбекистан улсын Ташкент хотод зохион байгуулагдсан олон улсын мэдээллийн 38 дугаар Олимпиадад дэлхийн 97 улсын 375 сурагч өрсөлдснөөс Эрхэд Эрдэм сургуулийн сурагч Мөнхэрдэн, Nest Education сургуулийн сурагч Эрхэм нар тусгай барь эзэлж, Мөнхтөр нар амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө. Энэхүү тусгай байр нь медальт байрт шалгарч чадаагүйч өндөр босгот авч нийт оролцогчдын эхний хагаст багтсан оролцогчдод олгодог шалгуур өндөртэй шагнал юм а. Ийхүү манай авиаслаг сурагчид олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт өргөж бахархам амжилт үзүүллээ. Үзэгч та бүхэн дотоод мэдээ хүргэлээ. Үргэлжлээд дэлхийд дахинд болж буй үйл явдлын мэдээллийг хүргэе. Харамтыг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр гадаад мэдээгээр хүргэлжилж байна. Хормосын хоолойн асуудлаарх Америк Ираны хэлэлцээнд саад болсон тохиолдолд Оман улсыг бөмбөгдөнө гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлсэн байна. За тэрээр даваа гарагт Fox News суугийн сэтгүүлчтэй хийсэн ярилцлагынхаа үеэр ийхүү Оман улсыг сүрдүүлжээ. Хормосын хоолойн хяналтын асуудлаарх Иран Оманы хоорондох яриа хэлэлцээ ойрын хэдэн 7 хоногийн турш үргэлжилж байгаа бөгөөд даваа гарагт Ираны гадаад хэргийн яам Омантай зарлах хамтарсан мэдээлэлээр ажиллаж байгаагаа мэдээлсэн юм а. Түүнчлэн Оман улс Америк Ираны мөргөлдөөнд төвийг сахисан байр суурьтай байгаагаа мэдэгдэж, өмнө нь Ираны цохилтод хэдэнтэй өртөж байсан боловч Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн
дээрх хоёр улсын яриа хэлэлцээг төдийлөн таалахгүй байгаа ба Ормосын хоолойн хяналтад Америк нэгдсэн улс заавал оролцох ёстой. Тэр ч бүхэл Ормосын хоолойг Америк нэгдсэн улсын нутаг дэвсгэр болгон зарлах санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн млээ. Трампын хувьд Ормосын хоолойд хяналт тогтоох замаар Ираны эдийн засгийг боомлох бодлогыг баримталж байгаа бол Ираны тал тус хоолойг улс орныхоо геополитикийн чухал хөрөнгө гэж тодорхойлоод үүнийг хамгаалахын тулд бүх хүчээр ажиллахаа мэдэгдээд байгаа юм а. Талуудын хооронд байгуулсан санамж бичгийн дагуу инхий хэлэлцээр байгуулах 60 хоногийн хугацаа бараг дуусч байгаа бөгөөд талууд хугацааг сунгах асуудлаар чимээгүй байгаа нь нөхцөл байдал эргэж байгааг мөн харуулж байна. Дональд Трамп өчигдрийн ярилцлагынхаа үеэр Иран улсын хувьд бууж өгөх цаг нь болсныг анхааруулсан байна. Дараагийн мэдээ, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ойрхон дорнодын асуудал хариуцсан тусгай аж төлөөлөгч Жаред Кушнер даваа гарагт Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзалт хийлээ. За түүний Израильд хийсэн энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Газын их тайвны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оршиж байгаа ба тэрээр айлчлалынхаа өмнөхөн дээрх асуудлаар Хамастай шууд яриа хэлэлцээ хийж дээрх уулзалтад зуучлагч Египет, Катар, Туркийн төлөөлөгч нар байлцсан юм а. За Хамастай хийсэн энэхүү уулзалтын талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч талууд Хамасын зэвсгийг бүрэн устгах бодит алхмууд Израилийн цэргийг гаргах болон хүмүүлийн тусламжийн асуудлыг голчлон хэлэлцсэн юм. Харин Израилийн ерөнхий сайдтай хийсэн уулзалтынхаа дараа тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагада Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц хамгийн багадаа 30 хоногийн дотор эхэлж зарим зэвсгийг устгаж эхэлнэ гэж харж байгаагаа хэлсэн байна. За мөн тэрээр Хамасыг амлалтаа биелүүлэхгүй тохиолдолд Израиль улс Америк болон бусад талуудаас илүү хүчтэй дэмжлэгийг авахулна гэдгийг хатуухан хэлж Газын зурвасыг бүрэн зэвсэггүй болгосны дараа л Америк нэгдсэн улсын тал сэргээн босголтын ажлыг явуулна гэдгийг анхааруулсан байна. Хамас болон Газын бусад зэвсэгт бүлгүүд бүрэн зэвсгээ хураалгах талаар тохиролцоонд хүрснээ Трампын хүрсэн болохыг Трампын байгуулсан эхийн зөвлөлөөс өнгөрсөн сард мэдэгдэж байсан бол Израилийн засгийн газар өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын 15 зүйл бүхий Газын эхийн төлөвлөгөөг хүлээж авахаас эрс татгалцсан билээ. Зөвлөмтэй хүргэе. Конго улсад дэгдсэн Эбола вирусын халдвар тус улсын түүхэнд дээд хэмжээг тогтоож хамгийн олон хүний аминд хүрсэн халдвар төвчин боллоо. Тодруулах юм бол Эболагийн халдварын батлагдсан тохиолдол 4945-д хүрч халдварын улмаас нас барсан хүний тоо 2325-д хүрсэн талаар их сурвалжууд мэдээлж байна. За улмаар үүний өмнөх 2018-аас 20 оны хооронд дэгдэж байсан дэгдэлтийн үед бүртгэгдсэн 2299 хүн нас барсан үзүүлэлтийг инхүү давлаа. Өнгөрсөн 5 дугаар сард эхэлсэн энэ удаагийн дэгдэлтэн тус улсын 17 дахь Эболагийн дэгдэлт бөгөөд ховор тохиолддог Бундибужио омгийн Эбола вирусын дэгдэлт болохыг тухайн үед албан ёсоор зарлж байсан юм. За энэхүү Бундибужио омгийн Эболагийн эсрэг одоогоор батлагдсан вакцин болон эмчилгээ хараахан байхгүй боловч 2 төрлийн вакцины клиник туршилтууд эхлэн үргэлжилж байгаа юм. Халдвар тархалтыг тогтоон барихад өвчний хожуу илрүүлэлт онцлогоо, буруу ташаа мэдээлэл, иргэдийн эрүүл мэндийн байгууллагад үл итгэх байдал болон Конго улсын зүүн хэсэгт үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөн хүндрэл учруулсаар байна. Одоогийн байдлаар нас баралтын түвшин 47 орчим хувьтай байгаа ба нэгдсэн улсын байгууллага болон олон улсын хүмүүлийн байгууллагууд халдварын тархалтыг хязгаарлахын тулд тусламжийн үйл ажиллагаагаа нэрчимжүүлсээр байна. Үзэгч та бүхэндээ гадаад мэдээ хүргэлийн анхаарал хандуулсан баярлалаа. Төв зэг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчтэй.